намайг Инх Монголын зоолж жаргал гэдэг. Би нийгэм соёлын антропологч буюу хүн судлаач мэргэжилтэй. Одоогоор бол Их Британи улсад Кембрижийн их сургууль дээр нийгмийн антропологийн тэнхимд докторийн зэрэг хамгаалах гад суралцж байна. За одоогоор их юм бол бас Монголдо хурж ирээд Монгол Улсын их сургуулийн нийгэм соёлын антропологийн тэнхимдэр цагийн багшаар бас ажиллаж байгаа. Антрополог буюу нийгэм соёлын антропологч, хүн судлаач гэдэг мэргэжил бол маш өргөн үрэг хамарч судалгаа хийдэг. Товчоор гэх юм бол одоо хүнийг тойрсон бүх одоо соёл, нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоо, нарийн ийм зангилаа, тэгээд утга учирыг тайлбарлах, судлах, баримтжуулж үлдээх тийм одоо чухал ажил гэж би ер нь бол хардаг. Антрополог гэдэг мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэх юм бол багаасаа философи, кино урлаг, зохиол, уран зохиол, тэгээд урлагийн өөр төрлүүд гэх мэтчлэн миний ингээд сонирхол бол маш олон салбар руу ингээд одоо самгардах гэх юм уу нэг тийм зүйл ажиглагдсан бол 10 жил байхад ингээд алийг сонгохоо мэдэхгүй байж ах үедээ антрополог гэдэг мэргэжлийг ингээд сонгоод за энэ мэргэжил бол миний ингээд сурахыг, судлахыг хүсэж байгаа маш олон мэргэжлийг нэгтгэсэн юм байна. Тийм учраас за антропологоор явах нь бол зүү гэдгийг бол анх сонсоол баг нэг анхны харцаар дурлна гэдэг шиг за антрополог гэл үгийг сонсоол за энэ бол миний мэргэжил байна гэж шууд сонгосон. Би Берлиний чөлөөт их сургуульд нийгэм соёлын антрополог болоод кино судлал гэдэг давхар мэргэжлэр суралцсан. За тэгээд эхний жил болохоор гэр бүлээсээ анх удаа хол байсан учраас бүх юмыг ингээд тухайн соёлыг таньж мэдэх, шинээр найз нөхдөдтэй олох, шинэ ажил хайх, шинэ орчинд орох, дасах гэх мэтчлэн ийм соёлын шокууд бол маш хүнд туссан. За соёлын шокоос гадна одоо тэр чинь ингээд хүний сэтгэл зүй бие махбод бол маш хүндээр одоо хүлээж авч хямралд орсон тийм одоо хүнд хэцүү жил одоо байсан. Тэгэхээр тэр үед болохоор юуг ойлгосон гэхээр багадаа би ингээд ийм заавал байн одоо хамаатантайгаа нэг юм холбоотой байдаг ч юм уу эсвэл гэрийнхэнтэйгээ нэг юм нээлттэй харилцдаг тийм хүүхэд байгаагүй. Татгшоо өөрийнхөө одоо урдах юмыг хийгээд ганцаараа юмаа бодоод явдаг нэг тийм төрлийн хүүхэд байсан. Тэгээд тэнд очисон одоо туршлага гэх юм бол намайг ингээ маш өөр нээж өгсөн. Тэгэхээр юуг ойлгосон гэхээр за буцаад гэр бүлтэйгээ найз нөхөдтэйгээ байнгын холбоотой хайр халамжаа ч гэсэн ингээд холоос ч гэсэн үзүүлж явах хэрэгтэй гэдгийг одоо маш одоо яс махандаа шингэтэл ойлгоно гэдэг бол яг тэр л ах гэж би бодсон. Тэгээд яагаад тэгэхээр маш их ганцаарч байсан учраас хамгийн сүүлд Кембрижийн одоо мастрын төвшөнд суралцж байхдаа шууд доктор руу аплай хийгээд тэгээ аппликейшн явуулаад Билл Гейтсийн одоо Cambridge Gates гэдэг Билл Гейтсээс сэтгэлэг авсан. Докторийн төвшөнд ингээ 2 дахь удаа авсан гэдэг мэдээгээ бас өрөөндөө ганцаараа ингээд байж ахтаа мэдээд манай найзууд ч байхгүй бүгдээ ээшид жишээ ингээд тараад нэг амралтаараа гэрлүүгээ явчихсан. Тэгээ гэр бүлийнхнаас хинч байхгүй тэгэл өрөөнөөсөө шууд ээж рүүгээ залгаал ээж маань тэгэл эмээ рүү залгаал эмээ цаашаа хамаатанд руу залгаал гэл ер нь бол иймэрхүү замаар ингээд баяртайгаа мэдээгээ бол Монгол руу бол дамжуулж ирсэн. Бусад одоо гадаад сурж байгаа ажиллаж байгаа хүмүүс шиг мэдээж ингээд видео колл хийх, мессеж бичих, өдөр тутамдаа ингээд залгаж ярих бол асуудал. Тиймэрхүү одоо харилцаатай бол байсан. Гэхдээ яг нь надад бол яг ингээд ийм онцолж ярих юм гэх юм бол би 10 жилээсээ аав ээжийнхэн хуучин хувцсыг өмсдөг байсан. Тэгээд Герман явахдаа ингээд нэлээд хэдэн хувцс чамдаамдаа чихээд аюур нь бол аваад явсан. Тэгээд тэнд очиод аав ээжигээ сансан, гэрээ сансан үедээ өмсөөд залгах, гэрлүүгээ залгах, эсвэл энд тэнд очиод гоё зураг аваад ингээд аав ээж руугаа явуулах тийм одоо аргыг хэрэгжилж исэн гэхт болно. Яагаад гэвэл энэ бол яг нэг хэсэндээ бол миний нэг тийм хайрын хэл байсан гэсэн үг.
Багасаа ингээд манай аав надад дэлхийн ингээд том хотуудын түүх, дэлхийн түүхийг ингээд газар зүй, соёлын тухай маш сонирхолтой ингээд түүхүүдийг ярьж өгдөг байсан. Тэгээд тэр түүх үлгэр домгууд намайг ингээд антрополог мэргэжлийг ингээд сонирхож судлахад, нийгэм соёлыг ингээд судлахад ер нь бол юм түлхэц бас хувь нэмрээ оруулсан гэж боддог. Тэгээд тэнд Германд очиод ч гэсэн өөр улсуудаар ингээд явж байхдаа аав байсан бол, хажууд байсан бол хамт нөгөө аялаад явж исэн бол юу гэж ярих байсан бол гэдэг надаа ингээд маш тийм одоо юу гэх юм, яг тэр мөчийг өөр хотуудаар аялж байгаа тэр мөчөө аавтаа ингэж хуваалцахыг амар хүсдэг байсан. Тэгэл нэг газар очингуудаа л ингээл за би энд ирсэн байна, шинэ би ингээ Ромд ирсэн байна гэл Ромын тухай амар гоё түүхүүдийг ярьж өгдөг байсан. Тэгээ Ромд ирсэн байна гэл дандаа видео колл хийгээл, эсвэл видео колл хийх боломжгүй ч юм уу ингээд ийм уцмцаа авахгүй юм бол амар урт бичлэг хийгээ явуулцдаг байсан. Тийм жишээ нь одоо Ром байна. Тэгээд өөр жишээ нь Палестин энэ төр очиод тэгээ Jerusalemed энэ төр очиод тэр хотуудын түүхийг би аавсаа сонсч байсан учраас тэр бол өөр хотод очиод аав руу тийм бичлэг видео колл гэдэг бол миний хувьд ингээд хамгийн чухал мөчүүдийн нэг байсан. Тэгээд яагаад тэгэхээр хамт аялж чадахгүй учраас яг тийм байдлаар л хамтдаа байх гэж хичээжсэн гэсэн үг. Миний бодлоор хүн судлаачийн хамгийн одоо наад захын нэгдүгээр нийгэмд оруулж байгаа хувь нэмэр бол тухайн одоо нийгэмдэр одоо энэ цаг үед болж байгаа чухал үйл явдлуудыг, хувь хүний түүхийг баримтжуулж одоо үлдээж байгаагаараа хамгийн том хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. Одоо өнөө цагийн түүхийг бичиж үлдээж байна гэж ерөнхийдөө ойлгож болно. Яагаад тэгэхээр ингээд түүхийг ингэж баримтжуулж үлдээж байгаа гэдэг чинь бид нар ирээдүй хоочтой олвол бидний тухай түүхийг ингээд үнэн зөвөөр бодтойгоор нь одоо харж, уншиж, судлах, мэдэх тэр боломжийг нь олгож байгаа гэсэн үг. Антропологийн судалгааны нэг онцлог гэх юм бол тухайн судалж байгаа хувь хүн одоо бүлэг хүмүүс, нутаг орон яг тухайн газраа олвол хүмүүстэйгээ удаан хугацаагаар ингэж хамтдаа байж одоо оролцсон ажиглалт гэж ярьдаг. Оролцсон ажиглалтын аргаар удаан хугацаанд тэр хүмүүстэй байж ажиглаж одоо тэр амьдралын хэм маяг соёл, нийгмийн нарийн зүйлсийг тэмдэглэж үлдээдэг. За тэгэхээр тэр явцад ингээд танилцсан маш олон ийм жишээ нь бол би хөдөө их хвчлэн ингээд судалгаа хийж исэн өмнө жилүүдэд тэр нь тайгад байна, говьд байна, одоо хангаан нутгуудаар байна ингээд тэр газруудаар ингээд нөгөө аялаа судалгаа хийж явах явцад танилцсан маш олон малчин ингээд хамаатнаас илүү бараг ингээд найз нөхөд болсон, хамаатан садан шиг болчихсон тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүстэйгээ бас одоо намайг гадаадд ингээд явж байхад гинт утсан ингээд ийм сарлагны ч юм уу бичлэг ирдэг байхгүй юу. Хөдөө ингээл жишээ нь хөвсгөлөөс ингээл нөгөө судалгаагаар танилцсан манай ингээл малчин өвөө эмээр зөндөө байдаг байхгүй юу. Тэгээд юу хийж ийн гээл нөгөө сэтгүүл газар одоо нүгэл ирэнгүүтээ над руу за манай тэр сарлаг ингэж ин би сарлагаа сааж ийн гэдэг ч юм уу те ингээл амар тийм хөвгөлтэй бичлэг над руу ингээ байнга явуулдаг. Тэгээд надаа болохоор гэр бүл найзууд гэхээс илүү бас яг антропологоор дамжуулж танилцсан ийм хүмүүстэйгээ байнгын холбоотой байх гэдэг бол антропологт бол маш чухал ойлголт байдаг. Яагаад тэгэхээр чи тэр хүмүүсийг нэг удаа судлаад ингээд хайчин одоо хаях тохиолдол бол ерөөсөө байхгүй. Антропологт бол тухайн судалсан хүмүүстэйгээ байнгын эргэх холбоотой байж яг тэр харилцаа холбоогоо яг судалгаа явагдажсэн үеишгээ ингэж хадгалж үлдэх бол одоо ёс зүйн хувьд гэх юм бол антропологт бол маш чухал ойлголт байдаг учраас тийм байнгын харилцаа холбоо, эргэх холбоо гэдэг зүйлийг илүү чухалчилдаг. Түрүүн хэлжсэн нөгөө би багасаа аав ээжийнхэн хуучин хувцсыг ингээд өмсөж байгаа. Тэгээд одоо хүртэл тэр одоо
их хвчлэн болвол тэр төсөл гадаад зураг авалт нь хийсэн. Тэр гэрэл зургийн төсөл болвол ингээд олон энэ газар улс орнд ингээд амжиж хийсэн. Тэгээ шинэ газар очих болгондоо жишээ нэг юм уу хоёр хувцас авч аваад тэгээд зураг авалт хийхийг зургаар ингээд хадгалж үлдээхийг ингээд одоо зорддог. За энэ төсөл бол магадгүй намайг амьд бага хугацаанд насан туршид минь үргэлжлэх төсөл ах гэж бодож байна. Тэгэхээр олон нийт зориулсан гэхээсээ илүү энэ бол ээжтэй гэрийнхэндээ гэр бүлдээ зориулсан тийм төсөл байгаа. Гэхдээ хажуугаар нь бол олон нийтэд харуулж үзүүлж байгаа шалтгаан гэх юм бол одоо бас өөр бас шалтгаануудтай. Нэгт бол яг энэ хувцсны ингээд нөгөө ялангуяа сүүлийн үед бол Монголд ингээд хуучин хувцас одоо thrift дэлгүүрүүд ч юм уу те vintage store-ууд ингээд зөндөө нэгдэж байгаа. Тэгээд хуучин хувцсыг ингээд амьлуулж байгаа шалтгаан гэдэг юм бол би өөрийнхөө одоо жишээ нь манай аав ээжийн өмсөжсэн тэр хуучин хувцас залуу цаг үеийг ин хадгалж үлдсэн ийм нандин дурсамжийн шингэсэн байгаа. Тэгэхээр би ингээд өмсөд явж байгаа, амьлуулж байгаа гэдгийг ингээд манай аав ээж харах юм бол буцаад тэр цаг хугацаанд залуу насндаа очиж байгаа юм шиг тийм мэдрэмжийг ингээд өгж байгаа. Тэгээ дээрэс нь зөвхөн гэр бүлийн хувь хүний ингээд дурсамж цаг үе гэхээсээ илүү тухайн одоо нийгмийн соёлыг буцааж одоо амьлуулж байгаа тийм давхар ийм хоёр давхар те ингээ үйл явц явж байгаа учраас яг тэр бол аюул сонирхолтой байдаг. Тэгэхээр яг энэ бол яг зүгээр миний ингээ хувийн архиваас үүсэлтэй төсөл байж байгаад одоо бол жоохон ийм олон нийт рүү илүү их дэлгэсэн тийм байдалтай тийм төсөл болсон байгаа. Би ихвчлэн нөгөө нэг гадаадад байж таарад байдаг. Тэгээ ялангуяа ингээд нөгөө баярын үеэр цаансаар шинэ жил гэх мэтчлээ эсвэл төрсөн өдөр ч юм уу те ийм баярын үеэр ингээ ганцаараа байх үедээ жишээ нь шинэ он гаргах үе бол айгүй хөвчлөлтэй юмнууд зөндөө болдог байхгүй ингээд заавал ингээд би жишээ цагийн зөрүүнээс судлаад шинэ оноо би ингээд нөгөө Монголд ингээд төрүүлээ шинэ он гарч байгаа штэ. Тэнгүүд бүгдээрээ жишээ нь манай гэр бүл ингээд Монголд байгаа юм чинь би бол тэн дээр ингээд утсаар заавал ингээд хамт гаргах ёстой. Тэгээ ингээд нэг юм тийм уламжлалт бараг тогтцсон. Хэрэв би хол лах юм бол би заавал тэр шинэ оноог хамтдаа ингээд видео кол хийж агаад хажууд нь байгаа юм шиг өнгөрөх ёстой. Тэгээд яг тэр айгүй хөвгчлөлтэй жил болгон дандаа нэг тийм асуудал тулгардаг. Би тэгээд заавал нэг юм сүлжээ сайтай газар ингээд Монгол шинэ он гарангууд яг байж ах ёстой, уцаа бэлэн барьж ах ёстой. Тэгээд тэр айгүй хөвгчлөлтэй. Тэгээ одоо яг хуу азар би Монголд байгаа. Гэхдээ бас дахиад өсгөл рүү залгана. Ягаад тэгэхээр манай гэрхэн өсгөлт байгаа учраас тэгээд дахиад уцаар видео кол хийгээл хамт шинэ оноо гаргах байх.